Сайн байцгаана уу спортын заруулсан бэлгэн мэдчилж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ би тестостерон видео цувралын номер 2 видео болох допинг буюу одоо сэргээш гэж юу вэ? Энэ нь одоо ямар ач холбогдолтой байд юм бэ? Бас ямар сөрөг нөлөө авчирдаг вэ гэдэг талаар ярих гэж бодлоо. Энэ видео бол үнэхээр жоохон тийм serious real talk маягийн видео болох баг. Ерөнхийдөө энэ хийх болсон гол шалтгаан нь болохоор ерөнхийдөө одоо Монголд ялангуяа спорт гэдэг зүйл маш их хөгжиж байна. Энэ нь бол нэгдүгээр маш зөв зүйл. Хоёрдугаар залуучууд хэтэрхий хурдан амжилтанд хүрэхийн тулд одоо хэд хэдэн үе шатыг хурдан одоо давахыг хүсээд янз янзын хоройгүй янз янзын гинт мэдлэггүйгээр ашигласнаас болоод би энийг хий гэж бодлоо. Ямар ч байсан тэгээд ямар сөрөг нөлөө та бүхэн хүлээж байгаа вэ гэдгийг өөрсдөө ойлгоод авахд өөрсдөө тэгээд хэрэглэхгүйгээр шийдэх нь таны асуудал. Тэр дээр бол би ингэж хэлмээр байна. Хүмүүс нэгдүгээр өөрөөр хэлбэл энийг ч ямар нэгэн юм хэрэглэж уриалах гаагүй зөвхөн та бүхэнд ямар сөрөг нөлөө байдаг вэ гэдэг талаар мэдлэг өгье гэж бодлоо. Тэгээ хоёрдугаарт бол бас энэ видео дээр одоо ямар нэгэн хүн тим хэрэглэдэггүй, ямар нэгэн хүнийг буруутгах гаагүй зөвхөн допинг буюу одоо сэргээш гэдэг юм чинь яг юу юм бэ гэдэг талаар ярих гэж бодлоо. За допинг буюу сэргээш нь болохоор ямар нэгэн өвчнгийн эсрэг эм тариаг эрүүл хүн спортод илүү их амжилт гаргахын тулд хэрэглэхийг допинг буюу одоо сэргээш гэж хэлдэг. Тэгээд ялангуяа жирийн одоо эрүүл байж ямар нэгэн өвчнөд зориулсан зүйлийг хэрэглэхээр биед мэдээж маш их олон янз янзын сөрөг нөлөө гардаг. Хамгийн эхний жишээ нь бол одоо инсулин гэж зүйл нь одоо чихрийн шижингийн өвчин тэмцдэг тийм зүйл байдаг. Одоо гормон уг нь бол хүн өөрөө бамбаа булчирхаагаараа ялгаруулдаг. Гэтэл энэнийг хүмүүс жишээлбэл одоо мас авах гэж юм уу эсвэл жингээ нэмхийн тулд ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар жирийн өөрийнхөө бамбаа булчирхаанаас гадна нэмэлтээр инсулинийг шипризээр ашиглах тохиолдлууд спортын хичээлдэг хүмүүстээр гардаг. Тэр нь болохоор маш аюултай зүйл. Яагаад гэхээр хэрвээ та дозоо маш багахан хэтрүүлчих юм бол та шууд тархины кома буюу одоо ухаан алдна. Ухаан алдснараа та тархиныхаа хэсэг эсвэрийг өхүүлж ийн гэсэн үг. Тэгээд та ухаан алдаад босч ирэхэд одоо ирэмдэг болох тиймэрхүү тохиолдол маш их байдаг. Тиймэрхүү түүхүүд зөндөө байдаг. Тэгээд тэрнээс нь дахиад жоохон хэтрүүлэх юм бол шууд өхнө. Тийм болохоор инсулин гэдэг зүйлийг бол допингийн одоо сэргээш дээр юм уу эсвэл ямар нэгэн спортоор хичээлж байхдаа хамгийн хэрэггүй зүйл, хамгийн хортой, хамгийн хол явсан дээр шүү гэж үлмээр байгаа зүйл. Дараагийнх нь DNP гэдэг динайтрофенол гэдэг ерөнхийдөө фенол гэдэг молекул нэг иймэрхүү тэгээд хоёр найтро групптэй. Энэ нь болохоор ямар юм ууг нь зориулагдсан юм бэ гэхээр энэ нь болохоор амьтны хорхоо шавьчны хор тэр нь болохоор газар тариалан хийдэг хүмүүс зориулсан одоо тариачдад зориулсан амьтны хорхоо шавьчны хор эсвэл ямар нэгэн будагнд өнгө оруулах тиймэрхүү зорилгоор гаргаж ирж ирсэн энэ молекул нь бас биед бас тусгай тийм хоол боловсруулалтын процессыг зогсоодог. Өөрөөр хэлбэл та хоол идэх юм бол та хоолноосоо энерги авахгүй байлгах ч юм уу тиймэрхүү зүйлүүдэд ажиллагдсанаас болоод янз янзын өөх шатаагчинд энэ орж эхэлсэн. Тэрнээсээ болоод цаашаага энэ маш олон сөрөг нөлөөтэй. Жишээлбэл халуурах, гидс ходоод хямрах, дотор үүрэх, байнга ядарсан байдалтай явах, хоолноос гарах, сүүлдээ тэгээд ерөнхийдөө дотор орган бүх юмны үйл ажиллагаа муудах, зогсох ингээд маш олон сөрөг нөлөө гарсан. Тийм болохоор анхан үед Америкийн янз янзын өөх шатаагч байж байгаа тэгээ хасагдсан. Гэхдээ одоо 20-т ч гэсэн хаа нэг газар хүмүүс энийг ашиглаад юм уу хэрэглээд байгаа. Тэгээд одоо хамгийн сүүлийнх нь допингд ордог зүйл бол одоо анабол стероид. Өөрөөр хэлбэл одоо тестостероны дааврын өмнөх үеийг стероид гэж хэлдэг.
Энийг болохоор одоо стероид нь болохоор яадаг вэ гэхээр энийг эмээр юм уу тариагаар та өөрт нь нэмэлтээр хэрэглэхээр энэ нь биед ороод тестостерон болж хувирдаг. Тестостерон болохоор булчин одоо нөхөн сэргээлтийг маш хурдан болгох, өөрөөр хэлбэл та өнөөдөр бэлтгэлдээ орж булчин дасгал хийж авах, бэлтгэл хийж авах үед булчин эвдэгддэг. Тэгээд тэрний нөхөн сэргээх одоо буцаад янзлахтаа бол энэ гормон их байх юм бол эдис маш хурдан буцаад хөгждөг, нөхөн сэргээл маш хурдан явагддаг болохоор хамгийн их хэрэглэгддэг допингийн зүйл гэх юм уу да. За эдгээрх допингд орох эдгээрх зүйлүүд нь болохоор та бүхэнд хэлэхэд мэрэгжлийн бүх спортуудад зөвхөн одоо хүмүүс болохдоо бодибилдинг гэж хэлдэг юм уу эсвэл ямар нэгэн спорт гэж боддог. Эдгээрх зүйлүүдээс бол хаасайгүй яг хэрэглээнд нь болон хэмжээг нь тохируулаад мэрэгжлийн одоо үнэхээр профешнл гэж ярьдаг мэрэгжлийн бүх спортуудад байгаа. Одоо ялангуяа Америк, Европ, Орос хятадууд хаасайгүй нэгэ хэрэглэдэг. Тэгээд яг Олимпийн ямар нэгэн тэмцээн бодоход ирэхээр энэс буцааж гарах ч юм уу эсвэл энийг хэрэгжилж байгаа мөртлөөсөө ямар нэгэн аргаар тэр допинг тестийг шалгалтыг давах ч юм уу тиймэрхүү янз янзын арга барилууд бол зөндөө байдаг. Энэ дээр бол үнэхээр хэлэхэд ямар ч спорт байсан энэ дээр хүмүүс допинг хэрэглэдэг. Одоо өвлийн үгэнд итгэх цаг өнгөрсөн гэдгийг хэлэх гэсэн. Одоо бодибилдинг дээр та бүхэн мэдж байгаа Ronnie Coleman, Jay Cutler, Arnold Schwarzenegger бүгдээрээ 100 хэдэн килограмм тэгээд жирийн хүнээс одоо хамаагүй их хэдэн 30, 40, 50, 60 килограмм илүү булчин зүгээр бидэд хийгээд явж байгаа. Тэр бол байгалийн жирийн үзэгдэл биш. Энэ бол стероидтэй холбоотой зүйл. Тэгээд эднэр бол гэхдээ мэдээж үнэхээр мэрэгжлийн хяналтанд, эмчийн хяналтанд ор явагддаг болохоор тэд нэр өөрсдөө яг хянаад яж чаддаг, бас сөрөг нөлөөгөө мэддэг болохоор тэдний эсрэг янз янз хэрэглээд яж чаддаг гэсэн. Одоо бас бодибилдингээс гадна өөр юм жишээнд дурах юм бол Tour de France гэдэг одоо Францаар аялдаг дугуйн аялалт. Тэр нь бол 3600 гаруй километр замыг хэдхэн хоногийн дотор дугуйтай дунджаар 50 км/цагийн хурдтай, заримдаа хамгийн дээд хурд нь болохоор 110 км/цагийн хурд. Бараг одоо машины хурдны зам дээр машинаас илүү тийм хурдан явж чаддаг, тийм хүч чадал шаардсан тэр зүйлийг одоо тэр спортын тэр амжилтыг гаргахын тулд Tour de France-ийн одоо тамирчид бүгдээрээ тестостерон, эпистерон, амфетамин болохоор янз янзын мэдрэмж биед төрж байгаа сэтгэл мэдрэмжийг янз янзын мэдрэмжийн дарддаг, зарим мэдрэмжийн ихсэгдэг тиймэрхүү тусгай эм тариа хэрэгэлдэг. Эпистерон болохоор ерөнхийдөө тийм тэсвэртэй удаан дасгал хийгээд тэсвэрийг сайжруулдаг тиймэрхүү зүйл дээр ордог. Тэгээд тестостерон болохоор мэдээж эдисийг нөхөн сэргээлтийг байнга хурдан явуулдаг болохоор бас хэрэглэгддэг. Тэгээд та бүхэн мэдэх бах 99 оноос 2005 он хүртэл бүх жилийн одоо жил болгон ялсан Lance Armstrong гэдэг тамирчин саяхан тэр стероид хэрэгэлдэг одоо допинг хэрэглэсэн гэдэг нь батлагдаад тэгээд тэр өөрийнхөө амжилтууд нь болохоор амжилтаас хасагдсан тийм юм түүхэнд бичигдсэн байдаг. Гэхдээ яг ясам дээр болохоор энэ Tour de France гэдэг одоо мэрэгжлийн энэ спорт төр тэнд одоо байгаа бүх тамирчид ерөнхийдөө бол допингийг хэрэглэдэг. Зүгээр бусд нь хяналтаа аргалсан одоо ямар нэгэн байдлаар баригдаагүй л гэсэн үг. Тэрнээс биш бүгдээрээ хэрэглэдэг. Тэр ч байтугай одоо цаашгаа ингээд мэрэгжлийн спортоор үлдэх юм бол хөл бөмбөг дээр жишээлбэл одоо ямар нэгэн хөл бөмбөгийн одоо спортын одоо Премьер лигийн ч юм уу ямар нэг том клубын ямар нэгэн тамирчин жишээ нь одоо шөрмөсөө таслаа гэж тэгсэн мөртлөөс 4-7 хоногийн дараа 5-7 хоногийн дараа буцаал 100% чадaltaй буцаал хөл бөмбөг тоглоо явж идэг. Энэ бол жирийн үзэгдэл биш. Жирийн хүн хэрвээ шөрмөс тасрах юм бол дор хаяж 3-4 сар эсвэл бүр болохгүй бол 6 сар завсарлагаа авдаг. Тэгээ завсарлагаа авах юм бол дахиж бараг хичээл чадалгүй болдог. Гэтэл яагаад энэ хүмүүс ингэж чадаад байна вэ гэхээр тусгай бэлтгэлүүд хэрэгэлдэг. Одоо жишээлбэл өсөлтийн гормон янз янзын тусгай гормон хэрэглэх ч юм уу эсвэл янз янзын стероидуудыг бүгдийг хэрэгэлдэг. Тэгж байж үнэхээр энэ мэрэгжлийн спортыг энэ дээд зэгт нэгж барьж чадж байгаа. Дахиад автаад хэлэхэд энэ бол үнэхээр
одоо 100% мэрэгжлийн спорт, тэгээ мэрэгжлийн хяналтын эмч нарын дор эдгээр ингэж бүх юм хийдэг болохоор эдгээр ямар ч сөрөг нөлөө анзаарахдаггүй өнгөрч байгаа. Бас тэгээд ерөнхийдөө бүх юм ингэ сайн явагдаж байгаа гэх үү те. Гэтэл сөрөг монголчуудын хувьд ярих юм бол ерөнхийдөө ийм допингийн сэргээш маягийн юм алдаг нэг гинтэнд хэрэглэгддэг байх. Гэхдээ яг хаана хин ямар юм хэрэгжилж байгааг нь мэдэхгүй. Тэгээ бас сөрөг нөлөөний талаар болохоор мэдлэг ерөөсөө байхгүй байгаа. Тийм болохоор зүгээр хүмүүс өөрсдөө бараг яриагаараа ам дамжаал нэг хүнээс нэг юм аваад тэрнийг уугаал тэгээд ямар ч өөр дээрээ л туршаад явцдаг. Гэтэл яг өөрийгөө амиа ямар юм золиослоод байгаагаа ерөөсөө мэддэггүй. За тийм болохоор одоо стероид буюу одоо зөвхөн стероидээр одоо ярих юм бол одоо тестостероныг ярих юм бол тестостерон одоо энантад, пропионад янз янзын тарианууд байдаг. Эсвэл одоо эм гэх юм бол винстрол, анава, тай гэдэг янз янзын бас эмнүүд байдаг. Эднэрийг ингэж ярих юм бол хамгийн эхлээд одоо эмээс нь яриад эхлээс өргөнөлөө эмээр ууж байгаа бүх стероидуудын хамгийн хортой зүйл нь болохоор эдгээр нь бүгдээр ходоодноор дамждаг. Ходоодоор дамждаг болохоор элэг бөөрийн замаар дамждаг гэсэн үг. Тэгснээр элэг болон бөөрийг ерөнхийдөө сүйтгэдэг. Өөрөөр хэлбэл эмээр хэрэгжилж байгаа хүн болгоны элэг бөөр бол муудан тэр бол 100% баталгаатай. Тэгээд тэгээд тэрнээсээ гадна одоо тариан дээр ярих бүх сөрөг нөлөөнүүд бас давхар ирнэ гэсэн үг. За тариан дээр ярих юм бол шууд булчин руу шифризээр шахдаг болохоор элэг бөөрийг бодох юм бол элэг бөөрийн өвчин арай гайгүй. Гэхдээ хамгийн эхлээд одоо нэгээс нь дурдаад явах юм бол гинекомасти гэж ярьдаг одоо хөх ургах одоо эмэгтэй хүний гормон биед ихсэх тэр ихсэн хоёрдугаарт даралт ихсэх гэхээр нэг тийм сүртэй сонсогдохгүй байгаа мөртлөөс та бодоод үзэх юм бол таны цус ингээд нүжрөөд таны цусны шингэн биш кетчап шиг болоо тэгээд цусны даралт ихсээд харуулах одоо жишээлбэл тийм үйл ажиллагаа эсвэл цусны холестерин буюу одоо цусны тосны хэмжээ өөрчлөгдөх тэрнээс бол бас янз янзын өвчнөд болох үс унах уур уцаалхтай амархан болох одоо түргэн ууртай болох энэ нь болохоор яг тестостероны хэмжээ биед их байгаагаас шал болно гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө сэтгэл зүйн хямралд орох, амархан орох. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн доктор тэнцвэр маш муудна гэсэн үг. Тэгээс дээрээс нь шифризний бохироос болоод одоо шифризээр шахаж чадаад шифриз нь хэрвээ сайн цэвэр ариун байж чадаагүй тохиолдолд бол булчин дотроо янз янзын батг ургах. Өөрөөр хэлбэл та шифриз ингэ шахлаа гэхэд тэр нь бохир байх юм бол тэр бохир нь булчин дотор тэр бохир нь ороод задраад одоо булчин дотроос нь ингээд батгаар идэх тиймэрхүү маягийн зүйлүүд. За тэгээд цаашаага сэрэлтгүй болох өөрөөр хэлбэл та мэдж байгаа тестостерон одоо жирийн хүний тестостероны хэмжээ ийм хэмжээтэй байлаа гэж бодоход энэ хэмжээ нь бол хүний уур одоо эр хүний уур буюу одоо төмсгөнд бий болж байгаа хэмжээ гэсэн үг. Гэтэл та шифризээр юм уу эмээр ингээд нэмэлтээр тестостерон нэмэх юм бол энэ хэмжээ харьцангуй бага хажуудна. Энээсээ болоод юу болдог вэ гэхээр хүний биед мэдрэмж нь хараад миний биед хэтэрхий их тестостерон байгаа юм байна. Тийм болохоор миний одоо уур, миний төмсөг тестостерон үйлдвэрлэх ямар шаардлагагүй байна гэд үйлдвэрлэлээ зогсоодог. Үйлдвэрлэлээ зогсоосоо болоод сэрэлтгүй болох тэгээд цаашдаа ерөнхийдөө төмсөг жижигрэх тиймэрхүү зүйлүүд бол бүгд харагддаг. Тэгээ үе мөчний өвчин яаж үүсдэг вэ гэхээр нэгдүгээр булчин их хурдан ургахаар аль болох бүр хөшөө илүү хүнд жингээр орох болно. Хүнд жинг орохоор нь үе мөчөнд дийлэхгүй болоод үе мөчний өвчтэй болох. Хоёрдугаар тестостерон нь болохоор биед ороод дихидротестостерон болж хувирдаг. Тэр нь болохоор мөгөөрснөөс усыг шахаж гаргадаг. Өөрөөр хэлбэл мөгөөрсийг хатаадаг. Тэгснээсээ болоод үе мөч хатуураад усгүйдээд тэгээд ингээд дугаараад сүулдэ ингээд үе мөчний өвчин үүсдэг. За тэгээд 10-т нь төмсөг жижигрэх гэх түрүүн хэлсэн сэрэлттэй холбоотой зүйл өөрөөр хэлбэл төмсөг нь тестостероны үйлдвэр зогсох юм бол үйлдвэр нь нурна гэсэн үг. 11-т хавдар гэх юм бол хорт хавдар одоо тестостерон эд эсийг ургуулах эд эсийн өсөлтийг хурцсахдаг. Бас тэгтэл хавдартай эд эс бас өсөлт нь хурцсах юм бол хорт хавдар хурдан үүснэ гэсэн үг. 12-т нь болохоор илэгний өвчин.
13-т нь ерөнхийдөө амьдралын сонирхол алдагдах, өөрөөр хэлбэл одоо шприцер юм уу им тариагаар стероид хэрглэж байгаа зогсох юм бол гівгэнд нөгөө хийжсэн спортын амжилтандаа хүрч чадхаа болоод тэрнээсээ болоод 10-нд орох ерөнхийдөө 100 кг-аар цээж авдаг байснаа шприц хийхэ болсон чинь 50 кг-аар хийдэг болсноос болоод сэтгэл санаагаар унах ч гэдэм үү тэрнээсээ болоод сонирхолгүй болох ерөнхийдөө энэ спортод дургүй болох ч юм уу янз янзын тийм сэтгэл зүйн хямралд орох болно. Тэгээд 14-т нь болохоор дондох, өөрөөр хэлбэл тэр хямралаасаа гарахын тулд дахиад шприцер хийгээд одоо өөрөөр хэлбэл за би нэг удаа туршаад үзчихье гэж хүмүүс эхлээд хийж эхлэнгүүтээ тэрнээс гарч чадахгүй тэгээд донтоод цаашаа улам тэрнээс одоо тестостерон, стероидыг байнга хэрэглэдэг болох. 15-т нь хавандах одоо стероид хэрэглээ тэгээд хоолоо юм уу бүх юм сайн тохируулахгүй байх юм бол нүүр ам бүх юм ингээд байнга хавантай болох. 16-т нь дахиад сэтгэл зүйн өөрчлөлт нь болохоор яг юу юм бэ гэхээр тестостерон ихтэй байгаад та өөрийгөө ингээд бусдаас илүү хүчтэй байгаад хүн болгон таныг бусдаас одоо таны эргэн тойронд байгаа хүн болгон таныг ямар хүчтэй юм бэ, ямар мундаг юм бэ гэд хөөргөө таныг ингээд өнгөрөөгөө байна. Тэгээд тэрнийхэд нэцэст нь та өөртөө тэгж итгэн одоо би бусдаас илүү би бусдаас мундаг гэж өөртөө итгээд тийм зантай болж хувирдаг. Тэгээд дээрэс нь өмнө хэлсэн тестостерон хүнийг хурдан ууртай болгодог, догшин болгодог, хэрүүл зодон хөөдөг болгодог гэд тэрнтэй ингээд нийлүүлэх юм бол та өөрийгөө бусдаас илүү гэж өнгөрдөг тийм зантай. Тэгээд дээрэс нь зодоннуудын хийх дуртай тийм хүн болж хувирах одоо ерөнхийдөө тийм зөвхөн зан чанарын хувьд харах юм бол одоо булчин хичнээн сайхан гоё байсан ч гэсэн зан чанар нь тийм тогтвортой байж чаддгүй хүмүүс өөрийгөө зан чанарыг удирдах чаддгүй хүмүүс ерөнхийдөө эцэст нь тийм нэг адгийн зантай хоёрын хооронд онцгүй хүн болж хувирдаг гэсэн үг. За тэгээд дээрэс нь одоо энэ спорт Монголд ерөнхийдөө бодибилдинг гэдэг спорт Монголд маш их хөгжөөд өсвөр үеийнхэн болон хүүхдүүдийн анхаарлыг их татаад байгаа болохоор би цаашаа саяны хэлсэн сөрөг нөлөөнүүд дээрээс гадна өсвөр үеийнхэн стероидыг хэрэглэх юм бол юу болдог юм бэ гэдэг. Өсвөр үеийнхэн гэхээр 13-аас 23 насныхыг нэг тооцдог. 23 нь болохоор 18 ерөнхийдөө 18 наснд хүрэхээр хүн насанд хүрсэн гэж шилдэг мөртлөөсөө 13-аас 23 насны хооронд болохоор хүний биеийн гормоны хэмжээний доктороо хүн олохгүй явж байгаа. Өөрөөр хэлбэл өсвөр үе гэж ярьдаг. Энд болохоор юу юм бэ гэхээр одоо компьютероор ярих юм бол settings гэж ярьдаг одоо тохируулга одоо яг өсвөр үе дээр хүн өөрийнхөө гормон болон бүх юмны тохируулга яг ингээ хайгаад хийх гээд явж идэг. Тэр үед нь та сеттинг нь одоо буруу тавиулаад одоо тохиргоог нь буруу тавиулаад яагаад тэгэхээр та гаднаас нэмэлт тестостерон маш их хэмжээгээр хийгээд тэрнээсээ болоод хүний тэр өсвөр үеийнх нь өөрөө бодохдоо надад байнга тестостерон хангалттай их байд юм байна. Тэгэхээр одоо би тестостерон өөрөө төмсгөөрөө үйлдвэрлэх шаардлагагүй байна гэд тархиндаа тэгээ бодоод тэгээ тэр тохиргоо нь ингээд сүултээ дуусаад одоо settings нь save болно шүү дээ. Одоо setting одоо тохиргоо нь ингээд сүултээ за ийм тохиргоо яг миний жирийн тохиргоо юм байна гэд тархиндаа ингээд мэдээлэл нь очоод хадгалагдах буюу одоо буруу хэмжээг тархин хадгалаад авчих юм бол тэрнээсээ болоод өргүйдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл өсвөр үеийнхэн стероид хэрэглэснээсээ болоод өргүйдэл хүрэх нь бол маш амархан болдог болохоор маш аюултай зүйлээ. Тэгээд тэрнээсээ гадна өсвөр үеийнхэн бас мэдээж насанд хүрээгүй юмыг үзэх гээд янз янзын юмд орооцолттой амархан байгаа үедээ сэтгэл зүйн доктор тэнцвэр арай муутай байдаг үе. Тэр үед нь эднэрийг хэрэглэснээр түрүүний хэлсэн тэр сэтгэл зүйн өөрчлөлтүүд их ялгарна. Тэгээд ерөнхийдөө бүх юмыг гаднах төрхөөр ерөнхийдөө шинждэг болно. Өөрөөр хэлбэл өөрсдийгөө гоё биетэй гэдэг Монгол саяханаас эхлүүлээд хувцсаар гойсноос биеэрээ гойсон дээр гэсэн тиймэрхүү нэг стилийн яриа өрөө их явагдаад байгаа. Нэг талаараа бол энийг зүгээр ойлгох юм бол өөрөөр хэлбэл спортоор хичээлээд спортлог залуус ингээ хөдөлгөөнтэй сайхан амьдраад гой залуучууд гарах юм бол үнэхээр гоё. Гэтэл энийг бас буруугаар ойлгоод цааш нь хэтрүүлээд одоо өөрөөр хэлбэл бүх юмыг одоо өөрийнхөө биеэр гойж гангарч одоо өнгөртөг ч юм уу эсвэл тэгж явснараа хүн чанар одоо яг үнэхээр доторх
үзэнц чанараа алдах ч юм уу, эсвэл дотор байгаа үзэнц чанараараа хүнийг дүгндэг биш, зөвхөн гаднахаар дүгндэг болох ч юм уу. Тиймэрхүү зүйл нь сэтгэл зүйн хувирлууд буюу өөрчлөлт гэдэг нь энэ болохоор өсвөр насныхан дээр их тохиолддог зүйл. Эдгээрх зүйлүүд нь болохоор яг үнэхээр сөрөг нөлөөнүүд нь байлаа. Тэгээд эднэр нь бол дооцноос шалтгаалаад янз янзын хэмжээгээр гардаг. Гэхдээ энэ бүх сөрөг нөлөөнүүд хүн болгон дээр гарна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ энэ сөрөг нөлөөг ингээд дурдлаа, гэхдээ энэ сөрөг нөлөө нь би бол өртөхгүй, би яагаад тэгэхээр ингээд ерөнхийдөө өөрийгөө ингээд байрчин, эсвэл би өөрийгөө яг ингээд эсвэл би ядтай, би надад энэ сөрөг нөлөө нь гарахгүй байхаа ч гэдэг юм уу, тиймэрхүү юм бол байхгүй. Хэрвээ стероид нөлөө үзүүлж байгаа бол хүний биед эсрэг зөрүү одоо сөрөг нөлөө нь бас байнга л үйлчилдэг гэсэн үг. Тэгэхээр дооцноос шалтгаална гэсэн үг бас. За тэгээд та бүхэн сөрөг нөлөөнүүдийг бүгдийг ингээд жагсаага дурдлаа. Цаашдаа ерөнхийдөө бүх сөрөг нөлөөг нь тусад нь нэг видеогоор бас тайлбарлая гэж бодож байна. Та бүхэн ямар нэгэн асуулт байвал одоо энэ видеоны доор коммент үлдээгээрэй. Бас дахиад уриалаад хэлэхэд ямар нэгэн хүн одоо энэ стероидыг хэрэглээд тэгээд энэ саяны дурдсан сөрөг нөлөөнд автаад юм уу ямар нэгэн проблем асуудалтай байгаа бол бас та бүхэн манай хаягаар манай сайдаар хандаж болно. Мэдээж та бүхнийг бүх юмыг нууцаар бид нар хариуцсан. Та одоо жишээ нь ямар нэгэн проблемтэй байгаа тэрнийг надад хэлэх юм бол би аль болох янз янзын терапи, янз янзын үйлчилгээ, эмчилгээний талаар танд зөвлөгөө өгөхийг хичээнэ. Гэхдээ би бол эмч хүн биш. Та бүхэн мэдэх баг. Гэхдээ мэдээж иймэрхүү юм дээр ерөнхийдөө бүгдээрээ нин үгүй яриад ямар нэг сөрөг нөлөөгөө бүгдээрээ мэддэг байгаа цагт бас юу болж байгааг мэдэх баг. Тэгхгүйгээр ямар ч юм анзаарахгүй зүгээр хүн өөрчлөгдөд байдаг, хүн чанар нь бас өөрчлөгдөд байдаг. Гэтэл яг юунаас болж байгаа гэдгийг мэдэхгүй яваад байгаа бол их буруу зүйл байх гэж би бодож байна. Танд амжилт хүсье.